Жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүдлэж, мал аж ахуйгаа хариулан аж амьдралынхаа өвөрмөс хэв шинжийг зан заншил, ёс уламжлалтаа өвлөн тээжирсэн ард түмэн бол монголчууд. Тиймдээ ч өнөртний хоолны өв соёлоо түгээн дэлгэрүүлж, жилийн дөрвөн улирал, өдрийн цаг, тухайн хүний нас хүйс, бие махбодын онцлог, бодисын солилцоо, энергийн хуримтлал зэргээс хамааран хоол хүнсийнхээ төрөл зүйл, тэдгээрийн хэмжээг тохируулсаар ирсэн байна. Монгол түмний дэг ёс чандагаад эрдэнэс нааш цаг улирлын байдал тохируулан хоол хүнс эдийн хүнтэйгээ бэлтгэн хэрэгжилж ирсэн эрүүл энх урт удаан наслахын үндэс болжээ. За хоол гэдэг нь бол хүний бие организмын бодисын солилцоог тэнцвэрж байдаг. Хоолны тухай ойлголтыг ярихын тулд нэгдүгээрт бол хүн амьдрахын тулд хоол идэх ёстой юу? Эсвэл эрүүл зөв хоол идэх ёстой юу гэдэг нь хүний сонголтын асуудал болж байгаа. За хоол маань одоо орчин цагт болохоор бид бүхэн бол одоо хоол гэдэг маань хүнсний бүтээгдэхүүн. Тэгээ хүнсний бүтээгдэхүүн маань одоо уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм уснаас одоо бүх хүнсний бүтээгдэхүүн маань бүрдэж байгаа. За тэрнээс гадна бол хоол хүнс маань бас одоо эрүүл аюулгүй орчинд хийгдсэн байх ёстой. Тэгээ дээр нь одоо цэвэр бүтээгдэхүүнээр хийгдсэн байх ёстой тийм ээ. Тэгэхээр одоо юу гэдэг 21-р зууны үед юм уу эсвэл эрт дээр үеэс юм уу ямар хоолыг идчихэж хүн эрүүл аюулгүй одоо урт удаан наслах үндэс нь болох вэ гэдэг нь бол энэс бас шалтгаална. Хоол бол ер нь хүний бие организмын бодисын солилцоог тэнцвэржүүлж хуримтлагдсан буюу зарцуулагдсан энергийн одоо солилцоог одоо зөв хуваарлаж эрүүл байх үндсэн одоо юу өөрийгөө гүйцэтгэж яадаг энэ бол хоол. Монголчууд бол уламжлалт ангаах ухаанаар болохоор нар жаргахаас нар мандахын хооронд идэх хоол хүнс гэж ярьдагсан бол одоо орчин цагт бол бид бүхэн бол Өглөө өдөр орой юм уу улирлын чанараас хамаарат хоол нь харилцан адилгүй хүний биед өгж байгаа ашиг тусаас хамаарна л та. Монгол үндэсний хоолны соёл бол ерөөсөө л хооллох одоо соёл гэхээсээ илүүтэй ямар хоолыг ямар үед хэрэглэх вэ? Тухайн хүн бол амьдарч байгаа орчин, байгалийн одоо цаг уурын байдал, хөдөлмөрлөж байгаа, ажиллаж байгаа тэр ажил төрлийнхаа байдал, өөрийнхөө нас болон одоо насныхаа онцлогт зориулж хооллохыг бол ерөөсөө л хооллох соёл гэж. Нүүдлийн соёл иргэншлээс өнөөдөр 21-р зууны Монголын одоо Монгол улсыг харьцуулъя л да би бусад орнуудыг ол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ингээд Монголын соёл иргэншлийг ингээд 13-р зууны үед, 14-р зууны үед эсвэл одоо 21-р зууны Монголын үед ингээд харьцуулаад үзэх юм бол эртний Монголын үеийн хэм маяг буюу амьдралын тэр зохицолгоо нь өөрөө эрүүл ийсэн байна гэж харж байгаа. Өнөөдөр бид нар ингээд орчин цагийн үед ингээд нэг юм даяашлагдаад глобалчлагдсан энэ нийгэмд ингээд бүгдээрээ тэрч одоо сайн байна, энэ ч сайн байна гэд ингээд бусад орны соёлоодыг ингээд өөрийнх нь одоо хэм маягт ингээд татаж аваад байна л да. Гэтэл бид өнөөдөр өнгөрсөн л үеийг харах цаг болсон гэж би хараад байгаа. Яагаад тэгэхээр бидний эртний өвөг дээдсүүд одоо юу иддэг байсан гэхээр улирлын чанараас хамаарат одоо хоолоо яг ямар зүйлийг одоо хэрэглэх ёстой вэ гэдгийг мэддэг байжээ. Нэгдүгээр, хоёрдугаар одоо шар тос тэгээд сүүн бүтээгдэхүүн, борц эдрийг идж байгаа нь өөрөө эрүүл байсан. Яа тэгэхээр дээр үед одоо ч гэсэн тийм байгаа. Хоринд явж байгаа манай энэ одоо суурьшсан нийгмээс өөрлөлтөө энэ мал аж ахуй эрхэлж байгаа Монголын ард түмэн бол мал аж ахуйг эрхэмлэж ирсэн. Тэгэнгүүт малд одоо малаа хариулаад гарахтаа нэг өмг шар тос идээд явдаг нь өөрөө тэр хүний одоо бодисын солилцооны эрчмийг нь яг одоо балансыг нь их зөв алдуулахгүй байх одоо үндэс нь болж исэн юм байна. Тэгвэл хаврын улиралд одоо нөгөө нэг хүний бие организм чинь хий шар бадгана гэсэн зүйлээс бүрддэг. Одоо тэгтэл хаврын улиралд одоо борц идж байгаа нь өөрөө бас нөгөө тэнцвэр цаг бас алдуулахгүй бас байсан байна. Өвөлд болол одоо мэдээж хүн илчээ алддаг. Тэр илчийг алдахгүй тулд одоо балансыг нь хадгалахын тулд мах иддэг байжээ. Гэтэл одоо зуны улиралд бол мах идээд байх нь өөрөө тохиромжгүй учраас сүм бүтээгдэхүүнийг иддэг байсан байна. Энэ нь өөрөө тос уураг, нүүрс ус одоо балансыг нь бас алдуулахгүй бас байсан байна. Энэ бол уламжлалт ангаах ухаанаар судлагдаад ирсэн, орчин цагийн ангаах ухаанаар ч гэсэн одоо судлагдаад ирсэн. Манай Монголын хувьд болохоор чинь одоо энэ сүү цагаан эдэг бол асар их одоо баялаг хамгийн их шимт бодисын үед уураг өөхтөс нүүрсэс гуруула бэж идэг
гол одоо ганц шимтэг бүтээгдэхүүний нэг маань бол сүү цагаан эдэн гэж идэг. Тэгэхэд орчин цагт одоо сүү цагаан эдэний одоо боловсруулалт нь хэрэглээнд багасаад ирэхээр хүүхдүүд хүртэл энийг дагаад бас нөгөө хэрэглээнд багасаад ирчихэж байгаа. Энэ хэрэглээ багасаад ирэхэд бид бүхэнд бас буцаал нөгөө нэг шимт байцын дутагдал буюу одоо наад зах нь одоо ясны сэргэжилтийг үүсгэх, хүүхдийн өсөлтийг удаашруулах гэд асуудлууд үүсэж идэг болохоор энэ сүү цагаан эдэний хэрэглээг бол бид бүхэн ялангуяа Монголынхаа одоо бэлчээрийн малын одоо сүү цагаан эдэг хэрэглүүл бид бүхэнд шимтэй гэдгийг бас хэлмээр санагдаж идэг юм аа. Тэгээ бид бүхэн чинь уурга авахын тулд ганцхан махнаас л гээд идэг сүү цагаан эдээс бүрэн авах одоо боломж нь бол бид бүхэнд бол байгаад байгаа юм аа. Товчхон хэлэгдэл юм байна. Хоол ундны тухай ойлголтонд хоол унд хийх гол бүтээгдэхүүн, хоол ундны үндсэн төрөл, тэдгээрийг хийж бэлтгэх арга, хоол унд идэж уухдах холбоотой ёс заншил хамаардаг. Монголчуудын уламжлалт хоол ундны тогтолцоог судлаачид хэд хэдэн төрөлд ангилан үзсэн бий. Хоол бол эрүүл мэндтэй бол зайлшгүй хамааралтай. Тухайн хүний бие организмд орж байгаа бүтээгдэхүүн маань тэр хүнийг одоо эрүүл аюулгүй байх гол үндэс нь болж байгаамаа. Тэгэхээр хоол бол эрүүл мэндтэй бол зайлшгүй холбоотой. Гэхдээ хүн яг юу идэх үү гэдгээ бас сонгох ёстой. Жишээлбэл хоол идж байгаа одоо тэнцвэр тарьцаа буюу нөөцөөс өөх таслагч юм уу тий одоо шимт ижээлийн тэнцвэртэй адил харьцаа нь алдагдсан одоо хоол хүнсэг гэдэг юм бол мэдээж хүний бие организм тархалалт үүснэ, эсвэл цавхрын чихрийн шижин сахартай болох ч юм уу, эсвэл хүний одоо бацин солилцооны ишмэн бол өөрчлөгдөд ирнэ. Гэтэл эрүүл зөв хоол идээд ирэх юм бол хүн за одоо жингийн илүүдэлгүй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол цусны даралт ихсэх өвчнөөс гадна усцсан сэргийлэх бас бүрэн одоо үндэстэй болж байгаа гэсэн үг. Хоол хүнс гэхээрээ л одоо ганцхан нэр төрлөөр одоо уламж дээр үед бол ганцхан нэр төрлөөр ойлгодог байсан. Одоо ганцхан махан бүтээгдэхүүн ч юм уу, гурил хурлан бүтээгдэхүүн ч юм уу. Одоо орчин цагт бид бүхэн зохистой хоолтын дэглэмээр болохоор олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх гэдэг маань одоо нэг бүтээгдэхүүнд байх одоо шимт байц буюу уурга хөөхтөс нүүрс амин дэм нөгөө бүтээгдэхүүнд одоо байхгүй байх жишээ нь. Тэгэхээр олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж одоо нэг бүтээгдэхүүнд байх одоо тэр уурга хөөхтөс нүүрсэс буюу үндсэн шимт байц нөгөө бүтээгдэхүүнд байхгүй байхаар одоо олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж нэг бүтээгдэхүүнд байхгүй одоо шимт байц амин дэм уурга хөөхтөс нүүрсэсээ өөр бүтээгдэхүүнээс одоо орлон хэрэгжилж ийж тэр бие организм маань тэр бүтээгдэхүүнийг өөрөө одоо тэр бүтээгдэхүүнээр тэтгэгдэж одоо энэ одоо бие организм нь амьд байх одоо үндсэн суурь маань болж идэг. Эрүүл зөв хооллолт гэж хутхан болвол за 2000 оны ихээр гарч ирлээ л дээ. Тэгтэл энэ дээр болохоор манайхан юу гэдэг гэсэн нэг өөх тосоо хориол, махаа хориол, ерөөсөө л ногоо ид ингэж л зөв хооллолт гэдэг тийм урсгал гарч ирсэн. Яг одоо өнөөдрийн байдал дээр одоо манай ялангуяа манай монголчууд бол зөв хооллолт гэдэг нь ерөөсөө л цаг улирлаас шалтгаалаад уламжлалтаараач тэр орчин цагийнхаа одоо ангаах ухаан энэ хоол зүйн шимт хичээлийнхаа судлалынхаа хүрээнд ч гэсэн яг цаг улиралтайгаа таарсан одоо хоол хүнсийг сонгож иж бие организм цаанаасаа боловсруулалт одоо физиологийнхаа орчин нөхцлөөс шалтгаалаад одоо өөр байж идэг. Ямар ажил хөдөлмөр эхэлж байгаасаа шалтгаалаад сонголттой хоолууд идэх ёстой. Жишээ нь одоо оюуны хөдөлмөр эхэлж байгаа, байнгын одоо суугаа хөдөлмөр эхэлж байгаа хүмүүс нэг өөр төрлийн хоол тийм ээ. За одоо яг уулан дээр ажиллаж байгаа, гадаа нөхцөлд ажиллаж байгаа ч гэдэг юм тийм хүмүүс бас нэг өөр төрлийн хоол ингэж ер нь идэж явах ёстой. За ер нь бол ажил хөдөлмөр эхэлж байгаа хүмүүс өдрийн одоо нийт одоо үргэлжлэх хугацааны ихэнх хувийг одоо ажил дээр өнгөрөөдөг тийм ээ. Тэгээд манай үйлдвэрийн ажилчид бол дандаа одоо биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг. Тийм учраас бол мэдээж амт чанартай одоо яг тэр биеийн хүчний хөдөлмөрийн одоо шатааж байгаа энергийн нөхөх үйс хэмжээний тийм илчлэгтэй чанартай хоол идэж явах хэрэгтэй. Тэгжээж тэр хүний эрүүл мэнд одоо эрүүл байх хэрэгтэй. Ер нь бол хүн яг ямар хоол идэж одоо эрүүл байх уу гэдгийг мэдээж бас нөгөө хүний сонголтын асуудал. Гэхдээ 21-р зууны үед бол мэдээж бол хүн болгон одоо эрүүл амьдралын хэм маягт бас нэг бодлын ос тэмүүлсэн болсон байна. Энэ гэхдээ одоо юу гэдэг одоо та яг ийм хоол идснээрээ өнөөдөр яг эрүүл байна. Гэтэл яг шинжлэх ухаан дээр нөгөө хоолыг яг идээд хахад 5-10 жилийн дараа тэр хүнд бас
сөрөг үр дагавар бас өгч магадгүй. Гэвтэл энийг яг юу гэж үзэх юм бэ гэхээр жишээлбэл одоо миний бодлоор болвол одоо ер нь бол ингээд танд олон нэр төрлийн хоолноос илүүтэйгээр ер нь дагнсан нэр төрлийн хоолыг идэх нь илүү одоо эрүүл байх үндэс нь болж үзэж гин гэж үзэж байна. Яагаад тэгэхээр хоолыг бол идэхдээ өглөө та юу идэх ёстой вэ гэхээр хамгийн нэгдүгээрт ер нь бол ус уух ёстой тий. Ус уугаад тэрний дараа одоо яг одоо өөрт тохирсон ямар төрлийн хоол идэх ёстой вэ гэдгээ хүн өөрөө сонгож идэж болно. Ялангуяа бид бүхний одоо энэ идж байгаа хоол хүнс маань түрүүнд ярьсан үндсэн шимт байцаас бүрддэг гэсэн. Тэрний үндсэн шимт байцын маань одоо уураг маань бидний энэ идэх нэг адреналиныг өдөөж өгч идэг. Тэгэхээр тэр хооллох соёлыг тэр адреналин өдөөхөөс гадна биднийх бас харах мэдрэмжээр бас тэр сэтгэл санааг бас өөдрөг байлгах зорилгоор одоо тавглалтаас ихсүүлэл энэ хоолны урлагч нь бас одоо хөгжиж шүү дээ. Тэгэхээр бол би энэтэй бол санал нийлдэг. Хүн чинь нэг одоо энэ үйлдвэр дээр ч гэсэндээ тавглалт бас аюул чухал байгаа гэдэг байхгүй. Хаашааш тавглаад өгөхөр амтны хүртэл нөгөө ажилтнанд маань өөр мэдрэмж өгдөг юм шиг заваа юм хүчлөө гэлээ. Тэгэхээр арай өөр нөгөө тавглаад одоо жишээ нь рестораны тэр нөхцөлд бол тавглаад өгөхөр яг адилхан хоол маань тэр их амттай гоё исэн гэд ярьж байдаг. Тэгэхээр би энэ бол хоолны урлаг талаас бол илүү хөгжүүл одоо бид бүхэн бас нөө сэтгэл санааны адреналины нэг дэмжих зорилгоор тэгээд тэр адреналин дэмжих юунд хүртэл нөгөө хүн чинь нөгөө идэхтэй хүртэл нөгөө нэг капта 50 иддэг учраас удаан идэх нь буцаад нөгөө нэг хүний тарих мэдрэлийн үйл ажиллагаанд амархан нөгөө цадах мэдрэмжийг өгч идэг учраас энэ хооллох урлаг бол бас асар том бас байр суурь бол эзэлнэ гэж үздэг. Тэгвэл өглөөний хоолыг өөртөө зориул, өдрийн хоолыг найзтай зориул, найзтайгаа хуваажид оройн хоолыг бол дайсантай өгдөг шүү дээ. Энэ бол ерөөсөө манай монголчуудын зүүрлж хэлж байгааг нь хоолоо зөв соёлтой идэл гэсэн энэ зөв үг гэж ойлгож байна. Өөрийнхөө бие онцлогт эрүүл мэндэд тохируулсан хоолыг зөв идэж, зөв хэрэглэх, зөв цагтаа ингэж хэрэглэх нь зөв юм байна гэдгийг бол оройсоо одоо сүүлийн үед ухаарад яг энэ эрүүл хоолт гэдгийг л ойлгож байгаа. Эрүүл хоолт гэхээр л шарсан хуурсан юм идэхгүй. Энэ бол зөв л дөө. Шарсан хуурсан юм идэхгүй байх нь зөв. Гэхдээ яг л ямар цагт идэх вэ? Ер нь бол манай Монгол орны хувьд бол тийм хатуу ширүүн эрсдэс уур амьсгалтай. Тэрийгээ дагаад хүмүүс нь ч гэсэн бас одоо яг тэр улиралдаа тохируулж хоол иддэг гэж үздэг. Миний хувьд бол нэлээд тийм монголчууд стилийн хоол хүүхдүүдтэй гэр бүлийнхэнтэй одоо өгдөг. Өвлийн нөхцөлд одоо илүү их уургалаг, илчлэг, сайтай, мах болдгоо. За зууны нөхцөл цагаан идэ ер нь бол их цагаан идэг их иддэг. Тэгэхээр тэр ер нь улиралдаа тааруулж хооллох их зөв гэж боддог. Хоолтын цагийн хуваарийн хувьд бол байх ёстой. Хүний бие организм маань одоо энэ бидний энэ идэж байгаа одоо хүнсний бүтээгдэхүүн уурга хөөгтөс нүүрсээс амин дэм эрс байц гэдэг нь боловсруулалтын явцад задралын процесс үүсэж идэг. Тэр маань одоо жишээ нь гэхэд чинь уурга бол хүний биед нөөцлөгддөггүй. За нүүрс ус өөх тос маань нөөцлөгдөж байж идэг. Тэгээд тэр нь боловсруулалтын явцад тодорхой одоо хугацааны дагуу бүх одоо бие эрхтэнд боловсруулалтын явцад явагдсны дараа одоо эдээгүй цаг хугацаанд нөгөө нөөцлөгдсөн одоо амин дэм эрдэс байдас одоо үндсэн шимт байцаас нөгөөх маань одоо нөөцлөгдсөн одоо үндсэн шимт байцаас тэр маань задралын процесс нэг кетон бие гэж үүсч идэг. Тэр маань урт хугацаагаар нөгөө нэг хоол хүнсээ идэхгүй байхад буцаад бие организм маань тэр кетон бие буюу бие организмынхаа боловсруулалтын явцад нөгөө нэг кетон одоо хорт нэгдэл үүсч идэг учраас тодорхой хэмжээний давтамжтайгаар хүн одоо хооллох шаардлага бол үүсч идэг. Монголчууд их байгальтай хүнх холбоотой аж төрж, амьд байгалийн анхдагч бүтээгдэхүүнээр хүнс хоолныхоо хэрэгцээг бүхэлд нь хангаж, зун намрын дэлгэр цагт цагаан эдээ, өвөл хаврын хахир цагт илчихтэй махан хүнс хэрэглэдэг байсан нь уламжилжээ. Орчин цагийн хоолны соёлыг уламжлалт хэм маягт тохиолдуулан, цаг улирлын байдал тохируулан эдээ ундаа хэрэглэх нь нэн чухал болоод байна. Монголын эдээ ундааны товчон гэсэн номонд ингэж дурдсан байдаг. Тоогооч хүн бол
их эрчимсэн хоол хийж байгаа тоогооч хүн бол их эрчимсэн биетэй зөв ухаан бодолтой эрүүл сар бол одоо ухаантай одоо ийм байх ёстой гэж тусгасан байдаг. Хоолоо хийж явахдаа бол 100% сэтгэлээ гаргаал ингээл яг тэр хүнд ингээ хамгийн амттай одоо энэ хийж байгаа хоолныхаа хамгийн төгсийг яг өгөхийг хичээгээл хамгийн гоёроо л идэгтэй. За хоолны соёл гэдэг маань өнөөдөр бол бид бүхэн хамгийн нэгдүгürt бол одоо наад зах нь бид бүхэн эрүүл ахуйгаас эхэлнэ гэж боддог. Бид бүхэн хооллох соёлтой бас нэг хоолны давтамж тэгээд бид бүхний энэ хоолны хэрэглээ нэг бүтээгдэхүүнийг одоо давтамжтай хэрэглэх нь буцаагаад бид бүхний эрсдэлд оруулж идэг. Ямарваа нэгэн шимт байцын амин дэмэн дутагдалд оруулж идэг учраас энэ бүхэн маань бид бүхний одоо хооллох соёлын бас нэг үндсэн суурь нь бас болж өгч идэг. Хоол гэдэг бол ерөөсөө хүний үндсэн хэрэгцээний нэг шүү дээ, тийм ээ. Агаар ус, хоол хүнс гэж тийм. Тэгэхээр хүн идэхгүйгээр амьдрдаггүй. Тийм учраас энэ хоол бол хамгийн нэгдүгээрт тавигдаж тэгээд эрүүл мэндэх олон одоо эрүүл байхын тулд хоолоо зөв сонгож идэх ёстой л гэж боддог. Тиймдээч монголчууд ер нь бол буцаад одоо өнгөрсөн цаг үе буюу хуучин цаг үе рүүгээ ирж байгаа нь одоо 21-р зуунд ийм л байна л да. Жишээлбэл нүүрс ус өөх тос гэл ингээд тэнцвэр тарьцааг нь бодоо тооцоолын аргаар гаргаад өгчлээ. Гэтэл бидний эртний үед бол тийм тооцоолгүйгээр өөрсдөө эрүүл зөв хоол иддэг байжээ. Зэрлэг амьтдыг гэршүүлж ашиг шимийн хүртсэн цагаас эхлээл манай Монголын хоолны соёл эхэлтэлтэй гэж үздэг. Гэтэл одоо өнөөдөр энгийн нуурс ус буюу цагаан будаа идээд байх нь өнөөдөр тохиромжгүй байна. Гэтэл шар будаа одоо буцаад Монголын уламжлалт уламжлалт хоолны хэв соёл болсон одоо толгой шир тэгээд өстүүжин тий одоо энэ нь өөрөө эргээд одоо хүнд их одоо эрүүл зөв болсон байна. Тэгэхээр бид нар нэг зүйлийг ингээ бодлоо л да. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ 21-р зуунд ингээд хүүхдтэй эрүүл хоол авч өгөөд байна гээл тий шарсан, хуурсан, чипс одоо юу гэдэг тийм хоол аваад байна. Энэ нь өөрөө эрүүл юм уу гэд үзэхээр бас эрүүл бус байгаад байна л да. Тэгэхээр одоо яаж яана вэ гэхээр манайхан бас яг энэ эрүүл зөв хоолтын талаар ерөнхийдөө бас зөв голдрол руугаа орж байгаа гэж бид үзэж байгаа. Яагаад тэгэхээр өглөө сайн идээд, өдөр сайн идчихэд, орой бол зарим хүмүүс бол ерөөсөө оройн хоол идэхгүй. Зүгээр хөнгөн маягийн сүү цагаан идэх ч юм уу ингээд идчихэд ингээд одоо юу орж байгаа нь бол бас нэг талдаа ёстой зөвхөн эрүүл зөв хоолт руугаа орж байна гэсэн үг ойлгож байгаа. За хоолны соёлд бид бүхэн нэгдүгээрт одоо ариун цэрэг одоо сахих, гараа угаах одоо болж игэл одоо хувь хүн өөрөө нэг халбах сэрээтэй байх одоо орчин цагт болохоор хеликобактери одоо халдвар их болсон үед бол хувь хүн өөрөө халбгаа авч явж байвал энэ тэнд хооллохтаа одоо өөрийнхөө халбгаар идэх одоо нэг эрсдлийг бас бууруулж байгаа. Хоёрдугаарт гэх юм бол тайван сууж идэх. Ширээний ард суугаад одоо ямар хоолыг яаж зөв зохистой идэх гэдгээс хамаарат хоолны соёл харагдана л да. Монголчууд хоолоо идэхдээ аршаан болгоё гэд ямар нэгэн зүйлийг дандаа бэлэгдлийн чанараар хийдэг. Энэ нь өөрөө бас соёлтой хамааралтай. Үг гэдэг бол маш хүчтэй. Тэгэхээр хоолыг тэр одоо айцтад оршуулах, тэр хоолыг одоо эрүүл байлгах нь эрүүл одоо үг хэлж бас идэх нь бас хоолны соёлтоос хамааралтай. Яг хоолоо зөв зохистой хэрэглэж байх юм бол энэ бол эрүүл байхын гол үндэс шалтгаан, урт наслахын гол үндэс шалтгаан байна. Хоолны соёлд бол ингээд хүний эрүүл ахуй бол зайлшгүй холбоотой. Тэгээ хоолнд бол ер нь сэтгэл хэрэгтэй хамгийн том зүйл яг сэтгэлээсээ гаргаж байгаа бол ер нь муухай гарах боломж байхгүй тий. Одоо манайхан хамгийн гол зүгээр би залуучуудаа болон хойч үедээ захих юм бол үнэхээр монголчууд Монгол уламжлалт хоолныхоо соёлыг цааш өвлөж авч явъя гэж байгаа бол өвгдээцээс өвлөж ирсэн тэр хоолуудыг л бид нэр идэж хэрэглэж хойч үедээ бас сургах шаардлагатай байна. Янз бүрийн гадаадын ишэлтэй хоолнууд орж ирдэ штэ. Энэ бол монгол хүний бие онцлогт хэр тохирох уу гэдгийг л бас сайн ухаарч бид нар бол Монгол өв дээдсээс өвлж ирсэн тэр уламжлалт хоолой харин илүү түлхүү хэрэгжилж сураасаа л гэж бодож байна. Энийг л одоо голчлон даа. Энэ л бол бидний жинхэнэ уламжлалт эрүүл хоол, зөв хооллолтын Монгол үндэсний хоолны уламжлалт соёлын нэг хэсэг гэж байна. Монгол хоолны дэг соёлыг хэдий ч нэ
одоо цаашид хөгжүүлж уламжлал болгон хэрэгжилснээр Монгол үндэстэн бол цаашид оршин тогтнох гол үндэс болж байна. Монгол түмний хэдэн мянган жилийн туршид бодит амьдралаар шалгагдан уруухан аргад үгээр баяжин уламжлагдсан хөгжиж ирсэн хоол хүнс эдийн ундаа нь 99 төрлийн өвчнийг ангаах хувьтастай хэмээдэг. Тиймээс хоол хүнсээ бэлтгэх хэрэглэх агуу их соёлыг дор бүрний түгээн дэлгэрүүлэхэд Орхон аймгийн хоол үйлдвэрлэлийн салбарын ажилтан ажиллагсад онцгой үүрэг гүйцэтгэсээр байна.